Эх хотын амьдрал, зурж өнгөрөх хүмүүр амьдралын гол дүр. Алдаа оноо, жаргал зовлон, баяр гуниг, ээдрээ. Бидний мэдээллийн баатар амьдралын эгэл нэгэн гол дүр байх болно. Түүний тухай бид товчхон онцолж байна. Би телевизтэй хамтаа үзэгчтэй баярлалаа. Бодит амьдрал нэвтрүүлгийн манаас ээлж дугаар та бүхэнд хүргэж байна. Бид энэ удаад Монголын зөвгийн холбооны тэргүүн зан төхөг онцлон үзэгч та бүхэндэд танилцуулах гэж байгаа. Бас энэ хүнийг онцлогийн учир нь Монголд ер нь зөвгийн холбоо өсөд энэ хэр бодож байгаа юм бэ? Юу хийдэг юм бэ те? Хэр хөгждөж ирж байна? Үнэхээр одоо цэвэр зөвгийн балаас гаргаж авч чадчихэв нүгөө юу гэдэг ингээ маш олон асуултууд байгаа. Нөгөө талаас дэлхийн зам байгууллагатаас ажиллаж байсан тэр үүднээс нь бас сонирхож үзэгч та бүхэндээ илүү сонирхолтой яриа болох болов гэсэн үүднээс энэ хүнийг онцлсан байгаа. Ингээд танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За зочин маань үзэгчтэй өөрийгөө танилцуулдаг боломжтой. Одоо онд хаан төрсөн бэ тийм ээ? За Бямжуугийн зандан хөгдөг. Тэгээд Хинтээ аймгийн Өндөр хаан сумд Хинтээ аймгийн иргэн Хинтээ аймагт төрсэн. Тэгээд Улаанбаатар хотод өсөөд Баянзүрх дүүрэгт амьдрал нийслэлийн 33 дугаар дунд сургуульд суралцж 10 жилээ төгсгөөд тухай тэгээ хөтөө аж ахуйн их сургуульд агрономын ангиар мэрэгжлийн эзэмшгээр 5 жил суралцаад төгссөн. Тийм боловсролын хувьд агрономч. Тийм агрономч мэрэгжилтэй. Одоо бол яг Монгол Улсын зөвлөх агроном ажиллаж байна. Сургуулаа та хэдэн он төгсөж вэ? Ажлын гараанаас хараад. Ерөөсөн яг тэр үе чинь бид нар бол яг нөгөө социализмын үеийн сургалт одоо багш нар төгсөлтийн тэднээсийн шавь сүүлийн одоо шавь дээр баг. Тэгээ тэр үед чинь бол төгсөө томилтоор өдөө орон нутагт томилтоор ажилладаг байсан. Тэгээ ер нь бид нар манай анги бол хамгийн сүүлийн томилтоор явсан анги л та. Тэгээ би Хинтээ аймгийн урлагийн сангийн аж ахуй урах гол компанид томилогдоод тэгээд ерөнхий агрономоор очиж ажиллаж байсан. Нутагтаа л очиж ажиллаж байсан юм байна. Бас өөрөө бас нутагтаа очиж ажиллах бас сурсан мэдсэн зүйлээ нутагтынхаа салбарын хөгжилд оруулах бас ирмэлцэл. Гойд хийжсэн ажилласаа яриул. Хамгийн ажил нь юу гэдэг юм? Ерөөсөө яг сонирн болгоод ярих юм бол намайг төгсгөө шалгалтаа өгж явахд гадаа машин хүлээж өгч шүү дээ. Хавар төгсч болохоор хаврын ажлыг үдээд л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хаврын ажлыг эхлэх гээд байдаг. Тэгээд мэрэгжлийн агроном авч явна гэд машин хүлээд асаалттай машин гадаа. Хэд төгсөн би одоо тэгэхэд бас шалгалтаа өгч чадахгүй л яана гэдэг бас нэг айдсаа. Шалгалтаа өгч амжиг байх чаавж авах байдаг. Бүр ийм хүлээлттэй бүглүүтэн компани сангийн аж ахуй мэрэгжлийн агроном авна гэдэг юм томилттой үлээ. Авахгүй хүлгээ зогсож явахад би одоо 500 аваа гараад ирвэл яана гэдэг юм байдал байсан. Тэгээд яг багш нарынхаа хүчээр бас сайн суралцсны дунд тэгээд амжилттай төгсөөд тэгээд ер нь бол тэр өдрөл шууд ажлын талбар руу шилжиж ажиллаж байсан. Агрономч мэрэгжлийн тухай тавчхан танилцуулаач. Одоо энгийн ойлгол ерөөхдөө хөтөө аж ахуй тэр дундаа өв сургамжтай холбогдоод идэг тийм ээ. Агроном гэдэг мэрэгжил бол одоо би өөрөө энэ мэрэгжлийн эзэмшин болооч тэр маш чухал их маш сайхан мэрэгжил. Хөтөө аж ахуйн шинжилгээ ухааныг одоо газар тариалангийн салбарт хэрэгжүүлдэг. Ер нь бол одоо хүн төрөлхтний энэ хоол хүнс урмал амтны амьд байгальтай холбоотой амьгүй байгалыг амьд байгальд болгон хувиргах энэ бүх процессыг судалж хэрэгжүүлдэг. Тийм хүн төрөлхтний хүнсийг мал аж ахуйн салбарын хүнс тэжээлийг бэлддэг салбар юм байна. Хүн төрөлхтөнд хүнсний үйлчлэгээ үзүүлдэг. Хоёр чухал салбарын нэг нь тийм ээ. Нэг нь бол мал аж ахуйн салбарын маань байдаг. За тэгээд агрономын шинжилгээ ухаан гэж өөрөө том бий даасан биологийн шинжилгээ ухааны маш том салбар байна. Мөн бусад маш олон шинжилгээ ухааны салбаруудтай хамтарч ажиллах хим биологи одоо биологийн талын шинжилгээ ухаан бүх салбартай. Тэгэл одоо техник, механик чуулгалт тий. Тэгэл норохгүй салбар байхгүй. Сайхан мэрэгжил. За ажиллаа аваад аймагтаа бас тухайн үед хийсэн томхон ажлууд өөрчлөлтүүд нь юу вэ? Тэндээсээ одоо бас хаашаа яваад ажлын байр нь өөрчлөгдсөн. Тэгээд ерөөсөө биднийг төгсөөл би чинь 1997 онд сургуулаа төгсөөд явж томилтоор тэгээд сангийн аж ахуйд очиод одоо сангийн аж ахуйн үйл ажиллагааг нэг удаагийн үйлдвэрлэлийг
бүтэн одоо удирдалцаж хэрэгжүүлсэн. Тухайд бол Хуйбаатар гээд захиралтай том 32 мянган гайралтын талбайтай том аж ахуй байлаа. Нэг удаа бүтэн тойрохгүй л тариалтын үзлэг хийхдээ 7 хоног тойрдог тийм гэж. 97 оны намар 98 оны ихээр ногоон өмсгөл хөтөлбөрийг өөрийн багш Балжин юм. За мөн Майдэр гэдэг нэг ахтай гурлаа хамтраад ногоон өмсгөл хөтөлбөрийг анх санаачлаа. За ногоон өмсгөл маань тэгсэн одоо ногоон өмсгөл болоод тэгээд хөтөлбөрийг санаачлаад Нацагт оржийн намын сан гэж байдаг. Одоо Улаанбаатар хотын төв намын сан. Тэнд нэг булангийн жижиг өрөөг аваад түрээслээд гурлаа үйл ажиллагаа явуулж эхэлж ирсэн. Тэгээ Монгол улс чинь бас хүнсний ногоо тариалтаар баг үйлдвэрлэл явуулдаг. Тухайдаа бас хүнсний ногооны хэрэглээ бас маш бага байсан. Сангийн аж ахуйн үед нэг үндсэн 5 ногоо тарьдаг. Тэрийг ард иргэдэд бараг хүчээс хойдуулах хэмжээнд байсан. Тэгээд тэрийг өөрчлөе гэдэг тийм санаачлаар. Угаасаа нөгөө төгссөн мэргэжил маань ерөнхий агнаа бол учраас хөдөө аж ахуйн салбарын тариалангийн бараг бүх салбар руу орж ажиллах тийм болцоод байсан л та. Тэр үедээ бас тэр болгонлоо орох сонирхолж байсан. Тэгээ ногоон өмсгөл хөтөлбөр одоо тэр үедээ бид нарт санхүүжилт юм л байгаагүй. Тэгэл өөрсдийнхөө одоо багшийнхаа заавраар гарын авлагууд гаргаад зураг тууцууд гаргаад тэгээ байгууллагуудаа явж уулздаг одоо хүнсний ногоо тариалт ард иргэдэг ажилчтай хүнсний ногоо тариалуулаач гэр ороллын айл өрхөд хорон дарга нартай уулзаад ингээд ажиллаж байсан. Тэгэхэд одоо энэ дэлхийн зөөн олон улсын байгууллага гэдэг. Олон улсын байгууллага яг энэ чиглэлээр хүнсний аюулгүй байдлыг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ Монгол улсад гэдэг бид нартай уулзж байсан. Тэгээд хамтран төсөл хэрэгжүүлэхээр болоод 98 оноос тэгээд тийм төсөл байдığım байна эхлүүлж байгаа юм байна гэдэг. Уулзалтыг тэн дээр одоо мэрэгчлэнээр давхар орж ажиллаад. Тэгээд тэгж ажиллаж басаа ногоон өмсгөл хөтөлбөрөөр давхар өргөжүүлэн ажиллаж байгаа. Тэгээд дүрсэх маань 99 оноос үндэсний хөтөлбөр болгоод дээж хуяа хэрэгжүүлээд тэгээд аваа явсан учраас нийтийн одоо үйл ажиллагаа болсон учраас санхүүжилт үзүүлж байгаа байгууллагатай өргөжлүүлэн ажиллаад энэ ажлаа бас төсөл хөтөлбөрөөр дамжуулаад дэмжиж явъя гэдэг шийдвэрөө бас гаргаад. Тэгээд одоо 2016 он хүртэл дэлхийн зоон олон улсын байгууллагад бас хүнсний аюулгүй байдал хөтөлбөр маш олон төсөл хэрэгжүүлсэн байна. Хүнстэй холбоотой тийм ээ. Анх төслөө хэрэгжүүлж явахд үедээ ч саад өгшөөл тулгарч лээсэн байлгүй. Би бас нэг зүйл босч ирсэн нөгөө иргэдэг хүнсний ногоо тариалуулах гэдэг ингээд төслөө хэрэгжүүлэхээр нөгөө төмсөө идчихэд хальсын тарчдаг чи юм тохиолдол байсан гэдэг. Онгоо чи юм шигтэй юм хөгжилтэй юм яригдаад байдаг. Тийм зүйлүүд бол маш их тохиолдолтой өдөр тутмын л байна тохиолдол. Хүмүүсийн хандлага тэгэхээр их өөр байсан байна. Тийм нэгдүгürt нь энэ уриалга яг цагаа болсон маш зүйтэй байсан байна. Тэгээд ер нь энэ төмс хүнсний ногоог битмийн одоо бичлэлт хичээлийг энэгээр дамжуулж авч хэрэгж болох юм байна гэдэг зүйлийг бол ард иргэд бас яг ойлгож эхэлж ирсэн. Яг нийслэлийн хүрээнээс эхлээд. Тэгээд бид нар бол уламжлалтай нэг аж ахуй эрхэлжсэн амгалан Улаанбаатар хотын одоо дам тарьжаа чиглэлээс анхны үйл ажиллагаа эхэлж ирсэн. Толгоотоос. Хөдөө орон нутагт бол Булган аймагт. Тэгээд Төв аймгийн Жаргалт одоо газар тариалан байгаа газраас эхэлж явсан. Тэгээ энэ ч үр дүнгүй өгөө. Тэгээ шинэ орон нутг руу тэлэх тусмаа энэ хуучин эрхэлж байгаа туршлагатай газрууд дээр авчиж туршлагын судлуулах барих ийм ажлуудыг явуулдаг. Одоо инээдтэй зүйлсүүд бол байнга л тохиолдно тийм. Одоо Дундгой аймагт анх ингээл ногоо тариулах гал мэрэгчлэтнүүд бид нар очиод 7 хоногийн сургалт семинар баг хүнжүүлсэн сургалт явал дуусаад за одоо нөгөө нэг үр дүнгийн шалгана гэж шалгалт авал тэгэхэд бүгдээр ерөөсө төмс хүнсний ногоо нэрсийг тавиад ард нөгөө зурагтай нь холбох нэрийг илгээж хийжлүүлэх ажил хийж байгаа. Бүгдээр ард талд нь өвс иддэг өвс гэдэг ингэ ачиж. Тэгээ асуухаараа миний хүүгийн яриад байгаа байцаа гэдэг өвс чинь гэж яриад. Тэгээд ер нь Дундгой аймгийнхаа иргэдийг 7 сумын иргэдийг ногоо тарья гэсэн зорьсон хүмүүсийг анх үзүүлэх гэж ер нь анхны туршлага судлах аялал гэдэг
зохиож машинтаа олуулаа чихэж ирээд гэр орондоо байрлуулад анх одоо тарьдаг газруудаар явуулж үзүүлж ирсэн. Тэгээ энэ маань бол туршлага судлах аяллаа хамгийн анхны. Тэгээ шинэ төрлийн сорт таримлууд тариад тэр үед яг бид нар сорт сорилт хийж үзэхэд 154 төрлийн 54 зүйлийн 156 сортын үндэсний ногоо туршин тарьж ирсэн. Тэгэхэд Монгол улсад бол таригддаг маш олон ногоо. Монголоор нэрлж мэддэг. Орчуулах гэхээр нөгөө нэг байхгүй багш нараас асуухаар хятад нэрлэж өгдөг. Тийм л үү. Тий одоо юуцаа, жууцаа, бууцаа гэдэг дандаа хятадаар. Одоо тэр нэр нь бас тэр чигээрээ тогтоогдсон. Монгол тэр нэрнүүд байдаггүй байсан. Тий. Тэгээд яг тэр үедээ одоо тэр талбай дээр тариалсан хүмүүс жишээ нь одоо Меркури далай захын хүнсний ногооны лангууны анхдагчтай. За тэгээд зүгийн аж ахуй гэдэг маань яг ямар ач холбогдолтой юм бэ гэхээр зүгийн аж ахуй бол зүгийн бал үйлдвэрлэдэг. Байгалийн болоо тармил балт ургамлаас мөн цэцгийн тоос цуглуулдаг. Мөн ургамлаас ер нь бол нэг 10-аас 12 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж тэгээ байгалаас олзуурч ашиглаад өөрөө одоо юм үр хайрцагтай тэрийг бүтээгдэхүүн болгоод хүн төрөлхтөнд биелүүлдэг ийм шавж байгаа. Тэгээ шавж Энгийнээр болохоор л зөвгийн өөрөө бал гаргаад байгаа юм шиг болгоод. Тий хүмүүс бодлоо ургамлаас аваад байдаг тийм ээ. нийтлэг нэг юм хитэн алдаанууд байна л да. Зөвгийг хацдаг гэдэг нэг ойлголт байна. Зөвгийн баллаар одоо зөвгийн бал бол зөвгийний үлдэгдэл бүтээгдэхүүн гэдэг нэг ойлголт байна. Тий. Байгаль орчин одоо өвс ургамлыг идээд ийн гэдэг бас нэг юм ойлголт байдаг. Тий. Мал аж ахуйтай адилхан өвсийг иддэг гэж ойлгодог. Тэгээ тийм бол биш юм. Зөвгийн аж ахуйн нэг хэдэн онцлог байна. Зөвгийн аж ахуй яагаад Монгол улсад хэрэгтэй бэ гэхээр зөвгийн аж ахуй өөрөө одоо экологийн хамгийн ээлтэй ийм салбар. Экологи ногоо эдийн засаг гэж ярьж байгаа тэр салбарын одоо номер 1 тэргүүлэх чиглэл болж явах хэрэгтэй ийм салбар. Зөвгийн аж ахуй бол байгаль орчинд өөрөө үйлчлэг үзүүлдэг. Байгаль орчинд тармил ургамал, мал аж ахуй, газар тариалан бүгдэнд нь одоо үйлчлэгээ үзүүлдэг юм. Одоо хаягдалгүй технологитой. Зөвгийн аж ахуйгаас хог гардаг. Хаягдал ус гарахгүй, бохир ус гарахгүй. Орчныг бохирдуулдаг. Олзуурлаж ашиглаж одоо ардаа мөр үлдээдгүй ийм салбар. Тэгээ энэ 90 галб бидний амьдарч байгаа 90 галб бол энэ амьтны үйлчилгээнд дээр тогтчихэйдэг. Тэгэхээр энэ бол маш чухал юм байна. Тэгээ дэлхий дээр бол нэг 100 сая зүгий одоо 100 сая ийм хайрцагтай зүгий байгаль орчин газар тариалангийн үйлчилгээнд явж байна. Монгол газрын зургийг бас хараад бас үзэгчд маань гайхаж байгаа хэ тий. Миний харахаар бол ингээнээр ойлгоход яг одоо нөгөө зөвгийнд маань одоо яг нэг хэрэгтэй алтан монголуудыг ингээд яг бүсчлэл аваад үтцсэн юм шиг байна. Ингээнээр тийм ээ. Тийм. Монгол улсын одоо зөвгийн аж ахуй бол балт ургамлтаас ашиг бол балт ургамлаас балыг авдаг. Тоос ургамлаас тоосыг авч ашигладаг. Үйлдвэрлэлээ болдог. Өөрсдөө хүнстэй жилээ болгодог. Тэгэхээр энэ нөөц нь хэрэг байгаа юм бэ гэдгийг харуулсан зураг. Монгол улсад бол 2 сая бүл зүгийг доктортойгоор эрхлэх болцсон. 2 сая ийм хайрцаг зүгийг ингээ марлах болцоод байгаа юм шүү дээ. Нийтдээ 17 аймагт доктортой аж ахуй эрхлэх болцоо байна. Улам ихснэ гэсэн сайжирна гэсэн. Тий авах тусам тэр ургамлын ургалт нэмэгддэг. Тэгээ тэр ургамлууд гэж яриад байгаа нь болохоор Монгол улсын нөгөө үнэт ховор, эмийн чанартай үйлдвэрлэлийн түүхийд тий эмийн ургамлын түүхийд, хүнсний түүхийд болсон гол ихэнх жимсгэн маань байгаа юм гэсэн. За цэцгийн тоос гэх мэт өөртөө сайн хэрэгжилж чадчихна хамгийн. Тий одоо яг хэрэглээнд нэвтэрч эхэлж байна. Манай аж ахуйн салбар маань бол ер нь бол 59 жил Монгол улсад үүсээ 59 жил болж байна. Ийм түүхтэй. Аж ахуйн зорилго. Тий тэгээд социализмын үед бол Сэлэнгэ аймгийн бүс нутагт тийм ээ. За Доронд, Хувс, Хүрээлэнгүүдийг дагаад Жаргалантад жимсний аж ахуйн тоос хүртээлтийн зорилгоор ашигладаг байсан. За Батсанбөрт бас станц байгуулж ажилладаг байсан. Дандаа байсан. Тэгээд
90 оноос хойш уналтанд орсон. Тэрнээс хойш бид нар яг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа бид нар гэдэг мандлагын зоол болсон байгууллага. Энэ салбарыг ер нь дэмжих ёстой маань, хөгжүүлэх ёстой маань гэдэг. Тэгээ ард иргэдийн амжиргааны нэг чухал их усүр болох ёстой маань. Монголчуудын өвчлөлийг одоо ангаах ард түмний гар дээр бэлэн эмчилгээний бүтээгдэхүүнийг байлгах ёстой байна. Дээр нь энэ байгаль орчноо ингэж их дороодж байгаа бэлчээрийн талхагдал, уул уурхайн өвчлөлтөй холбоотой дороодлыг байгалийнх нь өөрийнх нь аргаар сэргэн сайжруулах ёстой байна. Тэрнээс өөр өөр арга байхгүй гэдэг маягаар. Тэгээд тэр их нутгаа одоо энэ сайхан Монгол орн байгалыг дараагийн хойч үедээ бид нар энэ чигээр нь үлдээхийн тулд сайжруулад үлдээхийн тулд заашгүй энэ аж ахуй арга ёстой. Дээр нь одоо энэ аж ахуй нэвтэрснээрээ одоо газар тариалангийн салбар жишээ нь шин таримлууд тарих, жимсний аж ахуй хөгжих, өвлийн хүлэмжийн аж ахуй хөгжих, суурь нь энэ салбартай хамт тавигдана. Тийм одоо зүйлүүдийг хийхийн тулд 10 жилийн өмнө 2008 онд анх одоо энэ салбарыг бас дахин шинээр хөгжүүлэх ажлыг хийж ирсэн. Тэгээд тасралтгүй одоо явж байна. Тэгээд энэ маань хөгжиж явсараад Хинтийн нурууны чиглэл, Хангаан нурууны чиглэлд 10 аймагт одоо эрчимтэй хөгжүүлээ явж байна. За холбоо маань бол 2016 онд байгуулагдсан. Аймагуудын холбоод бие даасан үйл ажиллагааг бол орон нутгийн бүс нутгийн чанартай аймгийн хөгжлийн хөтөлбөр бүсийн хөгжлийн төлөвлөгөөнд үйл ажиллагаа тусгуулаад ажиллаж явж байгаа. Тэгээд ер нь ингээд нэгдсэн дээвэр холбоотой бол зөвшөөртэйгээ төлөө ажилтдаг ийм байгууллага хэрэгтэй байна гэдэг байдлаа гишүүнчлэлтэй байгууллага тийм ээ. Яг зөвшөөртөө үйлчлдэг байгууллага хэрэгтэй гэдэг нэг слот төвлөрүүлээд байгууллагатай явж байна. Тэгэхээр бол шинэ байгууллага гэсэн. Тэгэхээр цэвэр балыг ялах үндсэн арга бол яг шингэн бал байхдаа хөөсгүй байх хэвээр. Хөөстэй байвал дутуу болсон бал гэсэн үг. Шаардлага хангахгүй гэсэн үг. Тийм бал бол эсдэг, эсэлт өгдөг. Одоо пив бараш кавас шиг эсгэнэ шүү дээ. За нөгөө талаараа цэвэр балны ийм суналтын гоож чанар гэж үтээ. Суналтын. Тэгэхээр ингээд тасралтгүй уурсаад тасрахтаа буцаж агсах чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол нөгөө царцж байгаа бал учраас буцан таатахын чанар арай багассан байгаад тийм. Гэхдээ ер нь дээшээ ингэж буцаж таатдаг. За энэ чанар бол байх хэрэгтэй. Ус шиг тусалж ивэл тэр бол цэвэр бал биш байна гэсэн үг. Эсвэл түүхий бал дутуу болсон. За хоёрдугаарт нь ингэж жигд ингэж талсчих хэвээр. Энэ бол бүрэн талсчих байна л та. Бүр ингээ өөхөн тос шиг бол мас шиг болж талсчих хэвээр. Жигд дээрээсээ доороос. Зэгийн балч ингээд дөнгө нь хоёр өөр болчихсон байдаг шүү. Тийм тэр ялгарч байгаа бол ерөнхийдөө нэг бол холцтой нэг бол дутуу болцорсон бал байна гэсэн үг. Бүрэн боловсроогүй. Тэгэхээр бүрэн болсон бал бол ингэж жигдэхэн тасчих хэвээр ингэж явж байна. За бас нэг ялах арга нь бол одоо хутгаад ингээд аваад уудаг шүү дээ тийм ээ. Тэгээд найруулахад бол шууд уусах ёсгүй. Зөвгийн бал бол усан шууд уусдаг. Дороо тундаг. Живдэг те. Ярал тундаг. Нэлээд хутгуулж яж уусна. За мөн уусахтай тийм ширхэглэг байна. Дотор нь юм байгаа ч юм шиг. Хөвөөд гараад ирэх юм шиг тийг ширхэглэг бутарч уусдаг байхгүй. Тийм байдаг. Ингээд имрээд үцхэд бас ийм ширхэг мэдрэгдэнэ. Тий яг нэг хатсан хэсэг нь элсэн чихэр шиг юм шиг тий харагдахад. Ааха. Тий. Имрээд үцхэд ширхэг мэдрэгдэх хэвээр. Тийм байна. За шатаахаа шатах хэвээр жишээ. Тий. Ингээд тий. Энийг одоо ингээд шингэн багт нь эргүүлэхээр ингээд нэг том л хөөс үүсэх хэвээр. Ааха. Тий. Олон жижиг туслаар биш. Тийм чанартай байна. Тийм. За. Тий. За ийм ялгаатай байна шүү. За одоо энэ нөгөө зөвгөн өөр хатгаа. За энэ бол яг бол зөвгийн үр бүл гэдэг зөвгний одоо ам бүл гэдэг шиг тийм ээ гэр бүл гэдэг шиг зөвгийн бүл гэдэг бүлсэх амтан бүлээр амьдэрдэг. Тэгээд нэг ийм одоо үр хайрцаг ойролцоогоор дотор нэг бүл амьдар. Нэг бүл гэдэг маань нэг ихтэй, нэг хатан зөвгийтэй тэгээд нэлээд хэдэн эр зөвгийтэй тэгээд дан ажилчин зөвгийнээс бүрддэг. Энэ бол одоо нэг загвар бүлийн үр хайрцагны загвар нь баг. Энэ хамгийн сүүлд одоо
Австралийн аав хоёр зохиосон, хоёр зөвгөчний зохиосон юм шинэ бүтээгдэхүүн Монгол улсын үйлдвэрлэлд бол нэвтэрч амжаагүй байна. Дэлхийн хэмжээнд дөнгөж тарж эхэлж байгаа юм бүтээгдэхүүн. Тэгээ энэний давуу тал нь бол хамгийн гол юм нь бол энэ ийм сархиаг гэдэг юм одоо сархиаг ийм хиймэл сархиагийг гаргаж авснараа энэ гол технологи нь эндээ баг ач холбогдол. Тэгэхээр энэ яг үхээр яг органик зориултаа зөвгийн хор нөлөөгүй хүнсийг бохирдуулахгүй ийм бүтээгдэхүүн мэрзэд төр хунцар зүйлэр хийсэн ийм сархиа. Тэгээд яг зөвгийн өөрийнх нь хийдэг хэмжээтэйг адилхан хэмжээтэй. Тэгээд нэг онцлог нь гэвэл энэ энд мануалаар эргүүлэхээр энэ хоёр тишээ задарч зөвгийн балаа шууд урсгаж гаргадаг. Тийм монголчлоор яг англиараа бол flow hive гэж байна. Тэгээд бид нар бол монголчлогтой урсгал үр харьцаг урсаж гарчдаг учраас. Ажиллагааг бас багасгах гэсэн үг юм. Ерөөсөө хөдөлмөр зарцуулалтыг эрс багасгах. Ерөнхийдөө ажиллагааг өндөрлөж ярилцлагын төгсөл танаас танай холбооны цаашдын зорилгын талаар товчхон үзэгчтэй үргээд яриа өндөрлөө. Тэгээ манай холбоо бол саяхан эдгээр байгууллагатад 2 жилийн хугацаанд ажиллаж байгаа боловч Монгол улсын гол зөвгийн бал үйлдвэрлэж байгаа 10 аймагт одоо байгаа 9 холбоо нас бүрдсэн юм байгууллага. Тэгээ бол богино хугацаанд бол дотоодох хэрэгцээг бүрэн хангаад хүн амаа эрүүлжүүлэх бүтээгдэхүүнүүдийг одоо болцоод бүх аймаг орон нутагт үйлдвэрлүүлээд иргэдээр өөрсдөр нь үйлдвэрлүүлээд өөрсдөө тэргээ хэрэглээд эрүүлжээд нийгмээрээ одоо байгаль орчноо сайжруулад хадлагынхаа ургац өвлжөөний харцыг нэмэгдүүлээд газар тариалангийн үйлдвэрлэлээ маш ашигтай ажилуулад шинэ төрлийн одоо жимс хөтөлбөр хүнсний нохой хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дэмжиж ургацыг сайжруулж өгөөд тэднээс маань ашигтай ажиллаад одоо дотоод хэрэгцээ бас хангаад жимс экспортлдог орн болох. Тэрэн дээр нь одоо тусалцаа үзүүлэх. Ойрын 5-10 жилийн хугацаанд бол ийм зорилготой. За ярилцлагын цаг маань ингээд өндөрлж байна. Та бүхний цаашдаа ажилд өндөр амжилт хүсье. Тэгээд та бүхэн ярилцлагаасаа үзэгчд маань олон зүйлийг ойлгосон баг те. Зандах хөө гэдэг хүн юу хийдгийг байна, юун зориод яваад байгаа юм байна. Ер нь энэ зөвгийн балны ач тусын талаараас товч мэдээлэл авсан байх гэж бодож байна. Ингээд ажилд нь өндөр амжилт хүсье. Манай салбарыг одоо зорингоос сурчилж авсан та бүхэнд бигийн хамт олонтоо бас сайн сайхныг хүсье. Бид Монголдоо хайртай. Эх хотын амьдрал, зурж өнгөрөх хүмүүр амьдралын гол дүр, алдаа оноо, жаргал зовлон, баяр гуниг, ээдрээ. Бидний мэдээллийн баатар амьдралын эгэл нэгэн гол дүр байх болно. Түүний тухай бид товчхон онцолж байна.